Сайн байна уу? Чингис хаан олон улсын нисэх буудалд тавтаа морилно. Чингис хаан олон улсын нисэх буудал нь нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсын иргэний нисхийн байгууллагын шаардлага, Монгол улсын хууль тогтоомж, дүрм, журам, стандартуудыг мөрдөн ажилдаг. Энэ хүрээнд Төв аймгийн засаг даргын 2024 оны А46 дугаар захирамжаар аядром орчмын аюулгүй бүсийг тогтоосон бөгөөд уг бүсэд онцгой хамгаалалтын А бүс буюу нисэх буудлын хяналтын цэгээс 3 км. Тусгай хамгаалтын Б бүс буюу 8 км-ийн радиус, саадыг хязгаарлах гадаргуу болон ойртолтын бүс гэсэн 4 бүсийг хамруулсан байдаг. Нислэгийн аюулгүй байдал гэж нислэгийн үйл ажиллагааг хүний амнаас эд хөрөнгөнд учирч болох хохирлын эрсдлийг хүлээн зөвшөөрөгдөхөд бага түвшинд хадгалан гүйцэтгэх нөхцөлийн төлөв байдлыг хэлдэг. Харин аядром орчимд зохисгүй үйл ажиллагаа явуулснаар агаарын хөлөг саадтай мөргөлдөх, шувуу, зэрлэг амьтантай мөргөлдөх, нисгэгчийн харагдах орчим хязгаарлагдах, навигац болон холбооны тоног төхөөрөмжийн ажиллагаанд саад учрах, мөн газар ашиглалт буруу төлөвлөгдснөөс нислэгийн аюулгүй байдалд эрсдэл үүсдэг. Иймээс иргэд, зорчигчид, үйлчлүүлэгчид та бүхнийг аядром орчмын аюулгүй бүсэд ил задгай хог хаяхгүй, бие засахгүй, гал гаргахгүй, өвс болон хог шатаахгүй, шувуу, зэрлэг амтанд татгуйц хог хаягдал, хүнсний үлдэгдэл үлдээхгүй байхыг хүсье. Мөн зөвшөөрөлгүйгээр дрон нисгэх, барилга байгууламж, кран, антен зэрэг өндөр саад байгуулах, нислэгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй альваа үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхаарна уу? Та бүхний хариуцлагатай оролцоо нь агаарын хөлөг аюулгүй хөөрч, буух, зорчигчдын эд хөрөнгө, амь насыг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулдаг. Нислэгийн аюулгүй байдлыг хамтдаа хамгаалцгаая. Анхаарал хандуулж соёлтой үйлчлүүлсэн танд баярлалаа.